За юу яцхан YouTube-чтэй манай янз бүр сувг хамгийн анхны контентороо 2009 онд гарч байсан төгс метал алхимч ах トゥ ус анимыг ярьж өгөх болно. Энэхүү аним нь 64 ангитай учраас нэлээдэн парт болгож оруулах байгаа шүү. За тэгээд дараагийн бичлэгнүүдийг хүлээж авч үзэх хүсвэл subscribe дараарай. Ингээд бичлэг рүү орцгоё. За тэгээд байдгал нэгээрээ манай ах トゥ хоёр ирэл хайгуулт гарчээ. Ахыг нь Эдвард Элрик, дүүг нь Альфонсо Элрик гинэ. Бодвол манай хоёрын хайгаад байгаа хүн энэ л байж таараа. Өнөөхөн ч чадварлаг алхимч бололтой хүний биеийн дотор шингэнийг хөлдөөж ууршуулаад л нэлээд шуугилдаг бач Кал ах шиг байна да энэч. За тэгээд манай ах トゥ хоёр мэдээж олоод ирэхгүй автай мэрэгжлийн хүмүүс болсон. Эдвард маань олон тав өггүй юм болохоор шууд л зэвсгээ гаргаж ирээд бушуухан шиг дуусгаад байдгийн чин баруун хойшоо буцаана банд минь нэлгэлээ. Дүүтэйгээ нийлж аваад манай хоёр өнөөхийг жинхэнэ пойлдож гардаг юм байгаа үстэй. Нэлээд халж аваад Эдвард маань жинхнээсээ үзье гэсэн байртай хүрмэн тайлтал манай үнийг гар нь автомат дуулга бахан тэрэ. Манай хоёрч тулааныг нэх удаан үргэлжлүүлэхийг хүссэнгүү өнөөгс үтгэгчийг чинь дорн барьж аваад цагдаа түлээлгэж өгөөд өөртөө яг л яваад өгдөхийн даваан дээр өнөөх хорлон сүйтгэгч чинь цагдаа нараас мултраад амждаг байгаа. За манай хоёрын ажил баларсан. Хариуцлага алдсан юм хань одоо дарагтаа толгоогоо эргтлээ загнуулахгүйгээд яах вэ Эдвард минь. Энэ хүн бол манай хоёрын дарга хурандаар ой мустанг. Мөн түүний баруун гар дэслэгч Лиза харцахын үд. За энэ эмэгтэйч буудан муудна гэж зүгээр л 910 гэсэн үг. Дээрээс ирсэн тушаалыг манай хоёр танилцуулж өгж байх хооронд өрөөнд орж ирсэн энэ хүн бол хурандаа мустангийн сайн найз болох дэслэгч Майс Хьюз. За манай хоёрыг хараа сүйд мэд гэртээ давуулж очие ихнэр хүүхдтэйгээ танилцуулъя хоол унд идэ гэдэл. Манай хоёр журлахыг хүлээж авч дэслэгч Хьюзийн гэрт оройн хоол идэхээр болдог. Гэтэл дэслэгч Хьюз гинтхэн Альфонсог наа дуулгаа тайлаад хоол идээч тухтай ид гэхэд манай хоёрч бэлтгэлээхэд дунд явж байгаа ёстой болохгүй энэ төргээл булзааруулна. За тэгээд оройн манай Альфонсо ахта түрүүний хоол ээжигийн идэхтэй адилхан байсан би бие буцааж авахаараа тэр хоолыг идэх жагсаалтандаа оруулнаа гэдэл. Жаахан учир битүүлэг юм яриастай. Яг энэ үед өнөөх сүйтгэгч чинь хотын өнцөг боломборт хувиргалын тойрог зураад явж байдаг шүү. Маргааш өглөө нь харин төв өдөрдөх байрнаас өнөөх сүйтгэгчийг ямар ч аргаар хамаагүй барьж иргэсэн тушаал гаргасан бололтой хаасайгүй ирэл хайгуул хийгээстэй. Харин өнөөх сүйтгэгч чинь хамгийн сүүлийн хувиргалын тойрогоо зурж дуусгаад за одоо л эхлэхэндээ гэтэл хошууч Алекс Армстронг түүний зам цаадуулнаа. Энэ хоёрын тулаан дөнгөж эхлээд удаагүй байхад харин манай ах トゥ хоёр чимээнээр нь сонсоод олоод ирдэг. Одоо тэгээд ганц чаддаг скил болох зүхтал таал хийндэ манаа. Оройн харин хурандаа мустанг манай зүтгэгчийг олсон боловч барьж чадахгүй зүхтаалгачдаг. Эдээ энэч бүтлэхүү гаа юм шүү дээ. За тэгээд зүхтаж явсаар манай хүн хамгийн сүүлийнхээ хувиргалын тойрог дээр очиод яг ихлүүлэх гэтэл манай ах トゥ хоёр талаас нь бүслээд авах нь тэр. За тэгсэн ч ажил хэвэл дуустал гэдэг юм хойно тэгээд хувиргалын тойрогоо идэвхжүүлнэ. Одоо нэг өөртөө ихтэй тулдахгүй л хүдэ миний бороо. Бас болоогүй өөрийнх нь хийж байгаа энэ үйлдэл нь энэ улсынхаа төлөө энтергээд л манай Эдвардын тэрхийг угааж гарнаа. Харин энэ үед Альфонсо өнөөх рүү чинь шууд л дайрч очиод хашрааж өгдөг. Жоохон балбуулснаа л өнөөх чинь зүгээр л байж л та миний хоёр бороо. Жоохон ярилцъя л та энтергээд л. Хурган залтай бас тэгж яхад. Тэгтээ л үндсэн скил нь хайчих үдэ зүхтаад алга боллгүй яах вэ? Гэсэн чинь харин манай хүн зүхтаагүй байжээ. Ерөнхий командлагчийг олж алан малан ухааны юм ярьчихсан байж байхад манай ах トゥ хоёр маань араас нь нэхэж хурж ирээд одоо л тулаан эхлэх бололтой. Тулаан ч эхэлж өнөөгч нь нэлээд ширээ үзэлцэж байх дундаа Альфонсогийн дуулахыг цохиод унгатал дотор нь юу ч байсангүй. Энэ үед харин өнөөх сүйтгэгч чинь нэг юм мэдсэн бололтой та хоёр хүн хувиргал хийсэн байна энтергээд л сонин зүйлс ярьж гарахад манай хоёр хүүхэд насандаа үнэхээр л нэг болохгүй тоглоомороо тоглолцсон бололтой. Эдвард яагаад гар хүлээ алдаж хиймэл автомат дуулахтай болсон мөн Альфонсо яагаад ингэж дуулган дотор хоосон сүнс мэт оршихгүй болчихсон энэ үйл явдалтай холбоотой юмсан ч. Мэдээж ийм дурсамжийг хэн л санаад байхыг хүсэх үү? Эдвард маань нэлээд л урлсан бололтой өнөөх сүйтгэгчийг чинь баруун зүүнгүү балбаж гарнаа. Харин өнөөх маань дахиад нэг скилээ гайхуулж аваад зүхтах нь тэрдээ. Арай гэж мултарлаа гэж удсан сүйтгэгчийг энэ улсын хамгийн дээд султай ерөнхий командлагч Хаан Брэдли отоо зогсож байх нь тэр. Манай үнч зүхтах газаргүй болсон юм хойно нэг мүсэн тулалдаад үхий гэж удсан юм уу яасан? Овоо зөрөгтэй дайрсан боловч газар дээрээ чад хийх нь тэр. Энэ ерөнхий командлагч гээд байгаа хөгшин бас хөгшин гэлтгүй чадварлаг юм аа. За тэгээд сүйтгэгч маань ч өхөж цэргүүд нийлж хотыг тойрсон аврах том хувиргалын тойргийн идэвхжлтийг зогсоож дарж чадснаар ийхүү сая л нэг амар жимэр болох шивдэ.
Яг энэ үйл явдлын тухай нэгэн үл таних эмэгтэй хэн нэгэнтэй утсаар ярих зураа дараагийн үйл ажиллагаагаа Лиор хотод явуулна гэх зүйл хэлснээр 1-р анги маань дуусж байгаа. Ингээд 2-р анги эхлэхэд манай ах トゥ хоёр галт тэргээр Лиор хот руу явж байх зураа нэг юучгүй газраас цэцэг ургуулдаг гих санвартны тухай ярьж байх бөгөөд тэрэнд өөрсдийнх нь хайж байгаа философчин чулуу байж магадгүй гих найдвартай ичгэж. За тэгээ цаг хугацааг ухраая. Ах トゥ хоёр маань багада ээжтэйгээ гуруулаа хамт амьдардаг байж. Энэ хүн бол манай хоёрын ээж Триша Элрик. Манай хоёр алхимиг ийм багасаа сурчсан байж. Тэднийг харсан ээж нь "Миний хоёр хүү аваасаа сураа юу?" гэхэд гэртээ байдгүй хүнээс яаж сурах юм гэдэл. Эдвард уурлахыг бодвол аав нь алхимч бөгөөд гэртээ байхасаа байхгүй нэг бололтой. Харамсалтай нь тэр жилийн 100 ээж нь тахлаар нас бархан тэр. Манай хоёрт ч хүнд хэцүү байна гэж ихтэйхэн. Ядахад аав нь ээжийнх нь оршуулганд ирж ирээгүй хэлэхүү Эдвард аавыгаа их л үзэн яддаг болж. Гэсэн ч манай хоёр алхим ашиглаж ээжигээ амьлуулахаар нууцаар сэтэж эхэллээ. Ээжигээ өнгөрснөөс хойш манай хоёр тосгоныхоо танил имэгнийдээ амьдардаг болжээ. Энэ имэгнийг Пинако Рокбел гэх ба насаараа автомат дуулганы механик хийж байгаа чадварлаг нэгэн бөгөөд ач охин Винри Рокбелийн хамт хоёулахнаа амьдардаг. Манай эд энэ эмгэн хоёр ч өндөр намын хэрүүл хийгээстэй. Хин метр 40-с хин метр 50 үзээд байгаа мó хаашаа юм. Тагжижсэн юмнууд чинь. Манай Эдвард багын шинжлэх ухаанд гүн сонирхолтой хүүхэд байж л дээ. Тэгээд өдөр шөнөгүй ном уншиж элдвээ мэдээлэл цуглуулсаар ээжигээ л амьлуулахаар хайгаастай. Нэг өдөр судалгаанч дуусч манай хоёр ээжигээ амьлуулахаар алхим хийх гэж байдаг шүү. Ус 35 литр, нүүрс 20 кг, шохоо 1.5 кг гэдэл баахан барилгын материал цуглуулчихсан хамгийн амар нь эднэр нь бүр хүн амьлуулахад орох орц найрлах нь гэж байгаа. Бас болоогүй тойргоо зураад л томьёогоо бичээд л юу юугүй өнөх барилгын материалууд руугаа цусаад орхилоо. Тэгтэл өнөөх нь ажиллахаар барах уу? Манай хоёрыг бүр одоо яагаад байгаа юм бэ? Хөл гарын салгаад бадзар байна гэж. Гинтгэн л Эдвард нэг цагаан өрөөнд том алганы урд зогсож байх бөгөөд түүний урд өөрийгөө үнэн гэж нэрлэх нэгэн оршихуй сууж байх нь тэр. Манай ээдийг тэнэг мангараар нь дуудаад л өнөөх том хаалга руу хүссэн юм хүзүүгээр андаа гэдэл чирээд оруулахад өнөөх хаалган дотор эрдмийн өргөө байсан юм уу гэлтэй ээдийн толгоо руу мэдлэгийг чихэж орхилоо. Эрдэм сурсан Эдвард маань буцаж гарч ирээд "Дахиад жоохон харуулчих л да" гэхэд өнөөх гуй чинь "Чиний төлсөн төлөөсөнд чинь энэ хангалттай" гэж хэлээд Эдвардын зүүн хөлийг нь авчихлаа. Ер нь бол нэг хөлөө өгөөд оронд нь жаахан эрдэм сурчлээ. Ингээд бодит амьдрал дээрээ буцаж иртэл Эдвардыг өгсөн зүйл нь нэг хөлөө алдсан өөрийнх нь бий болон юун мэддэхгүй энэ нэг хар зүйл байх нь тэр. Харин дүүн өнөөх төлөөсөндөө бүхэл бүтэн бие алдсан байх боловч Эд сүүлийн тамираач авахад ганц дүүгийнхээ сүнсийг өрөөнд байсан дуулганд тамгалж авч үлдэж чаддаг. Хүний ах гэж нэрээ. За тэгээд энэ үйл явдлаас нэлээд хугацааны дараа нэг өдөр хурандаа Мустанг болон дислэгч харцхын нүд хоёр энэ хавьд чадварлаг алхимч байдаг их сургаар эмгэгний дэрээд Эд айл хоёрыг нүдэрээ харж болсон явдлыг сонсоод манай хоёрыг улсын алхимч болвол өөрсдийнхөө бие буцааж авах арга замаа олж чаднаа гэд ятгахчаад яваад өгдөг. Эмгэн бол их л дургүй байсан ч Эдвард маань аль хэдийнэ шийдчихсэн байв. Ингээд Эдвард гар хөлийнхөө оронд автомат дуулга хийлгэж аваад улсын алхимч болох бэлтгэлдээ гарлаа. Алхимиг хувиргалын тойроггүй хийж чаддаг болсон тэрхүү үнний харуулсан мэдлэгтэй холбоотой байж л дээ. Гэвч дүүн илүү их төлөөс төлж илүү их зүйлийг харсан эдэж санаж байгаа юм нэгч байхгүй. Тийм болохоор ахшгээ алгаа авсаргаад л ашиглаж чадахгүй заавал хувиргалын тойрог хэрэгтэй гэж байна. Улсын алхимчийн шалгалтын үеэр бололтой Эдвард ерөнхий командлагчийн урд зогсчоод бүлт үсэрч гарнаа. Гарч нь яачихсан юм гэхэд өрөндөд болсон иргэний дайны шархаа л гэж байна. Шалгалтын энэ шат нь алхимаа үзүүлж чадвараа батлах юм байна л да. Харин манай хүн тойрог зурхгүй шууд л гайхуулж гарна. Тэгснээ гинт ерөнхий командлагч руу дайрч сүрийг үзүүлээд "За амиа алдхаасаа өмнө энэ нэг шалгалтаа ер нь болчвол яадгийн" энтергээд л. Харин ерөнхий командлагч бол тоосон шинжгүй ёстой зөрөгтэй хүүвэ нөө гэснээ яваад өгнө. Бас болоогүй тэрүүхэн тэр оронд хин чарж амжаагүй байхад Эдийн барьсан жадыг сэлмээрээ цавчаад амжиж шүү. Энэ өвшинэл зүрхий байгаад байгаа юм да. За тэгээд шалгалт амжилттай дуусч Эд маань улсын алхимч боллоо. Хурандаа Мустанг "За ингээд чи цэргийн нохой боллоо" гэж хэлээд манай хүнд батламжуулан улсын алхимчийн тэмдэг болох халаасны мөнгөн цагийг гардуулж өгнө. Харин манай Эдвардд төгс металл гих цолыг ерөнхий командлагч өгсөн юм байна.
Ингээд цаг хугацаа одоо өрөөгөө буцахад манай хоёр зорьсон газар болох Леор хоттой ирлээ. Ингэснээр 2 дугаар анги маань дуусж байгаа. За манайхан тэгээд бичлэг таалагдсан бол лайка дараад дараагийн ангиудаа хүлээж авч үзхийг хүсвэл subscribe дараарай. Түр бай.